тушааж байна. Талархъя. Аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Өнөөдөр дуулал номын 110-ыг дахиад харцгаая. Дуулал номын 110. Давидын дуулал дахилж хааны ялалтын баталгаа. Эзэн, миний эзэнд би чиний дайснуудыг хөлий чинь гიშгүүр болготол миний баруун гарт залрах тун гэв. Эзэн Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунган дайснуудынхаа дундад захирахтун ариун ууланда та өөрийнхөө хүчний дагуулах өдөр таны ард түмэн сайн дураараа өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаянаас шүүдэр мэт таны залуучуудад танд ирнэ. Эзэн тангаргалсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй Мелхизедекийн хэрмийн дагуу чи мөнхийн дахилч юм гэв. Баруун гар талд чинь эзэн байна. Хилэнгийнхээ өдөр тэрээр хаадыг бут зохин тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүн хүүрээр дүүргэн өргөн уудам орны тэргүүнүүдийг тэрээр хаг зохиноо. Тэрээр замдах горхиноос ундаалан тэрээр тэргүүнээ дээш өргөх болно. Амен. Дуулал номын 110. Гайхамшигтай үг байна. Дөрөвдөр харах юм бол эзэн тангаргалсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй Мелхизедекийн хэрмийн дагуу чи мөнхийн дахилч юм. Вау. Амен. Өнөөдрийн үг бол вау. Тэгэхээр бид нар энэ үгийг харахад бол маш их сонирхолтой, бас их гайхмаар үг байна. Тэгэхээр энийг харах юм бол Солонгос Библиэлд энэ эзэн гэдэг үг Йохва гэдэг нэрээр бичсэн байна. Монгол Библиэлд эзэн гэж бичсэн. За эзэн тангаргалсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. Тэгээ эзэн бол тангаргалдаг. Тэгээд хизээч түүний сэтгэл санаа өөрчлөгддөггүй. Тэгэхээр Бурхан ямар үг хэлсэн бэ гэхээр чи мөнхийн дахилч мөн Мелхизедекийн хэрмийн дагуу чи мөнхийн дахилч мөн гэж Бурхан хэлсэн. Тэгэхээр энэ үгийг бид нар харахтаа энэ дуулал ном дээр Еврей ном дээр энэ үг бол маш их гардаг. Еврей номыг харах юм бол Мелхизедекийн талаарх үг бол гардаг. Бидний мэддэг үг байна. Мелхизедек гэдэг энэ бүтээл бол Эхлэл ном дээр гардаг. Хэдхэн ишлэл бол гарна шүү дээ. Мелхизедек гэдэг хүн бол Салемийн хаан байсан. Мелхизедек. Мелхи гэдэг нь болохоор еврей хэлээр хаан гэсэн үг. Мелхи гэдэг нь хаан. Зедек гэдэг нь зөвхт гэсэн үг байна. Тэгэхээр энэ Мелхи энэ грек хэлээр Мелхи гэдэг нь хаан, Зедек гэдэг нь ухаантай гэсэн үг юм байна. Тэгэхээр еврей хэлэн дээр бол ийм үг болгон өөрийн гэсэн утгатай байдаг. Зөвхтийн хаан гэсэн утгатай Мелхизедек гэдэг үг маань. Тэгэхээр ямар хаан бэ гэхээр Салемийн хаан. Салем гэдэг нь Иерусалимыг хэлж байна. Салем гэдэг тэр тосхон бол байсан. Тэр Салем гэдэг нь амар тайван гэсэн үг. Тэгэхээр юудей хүмүүс болохоор шолом гэж хэлдэг. Амар тайван танд байх болтугай гэсэн утгатай шалом. Тэгээд Салемийн хаан тэр цаг үед л Иерусалим байхгүй учраас Салем гэж байсан юм байна. Хотосхон. За тэгээд энэ дээр бол хаан мөн дахилч гэдэг маань Эхлэл ном дээр гарч байна ч одоо дахилч гэдэг маань. Дахилч гэж гарч байгаа хэрнээсээ Бурхны дахилч. Бурхан бол энийг босгосон, тусалсан.
Авраам өөрийнхөө ачийг Лотыг болвол хизээ болвол тэр дайсны гараас болвол аварлаа. Содом Гоморд бол дайн болоход 5 хаан 4 хаадууд улсууд болвол хоорондоо дайтахад тэнд болвол Лот бол баригдан цөлөгдөхэд Авраам бол түүний гэр бүлэн болвол тэнд очин ялан дахиж тэр буцаж ирэхэд болвол Мелхиседек гэсэн хаан дахилж гарч ирэн Бурханд алдрыг өргөхт тэр цаг үед Бурхныг алдрыг өргөж байгаа тэр магтаал бол маш их үзэсгэлэнтэй. Тэр магтаалыг сонсоход энэ бол зүгээр хаан биш, зүгээр дахилж биш. Тэгээ маш олон шашин бол тэр цаг үед байсан. Тэгээ дахилжиг тэр хүмүүс бол тэр цаг үед их байсан байна. Үйлчилж байсан, удирдах байсан хүмүүс. Харин Мелхиседекийн хувьд бол тийм биш байсан. Бурхны дахилж гэсэн тэр шийдвэрийг бол Авраам гаргаж тэр өөрийнхөө бүхий л зүйлийг тэр хаадуудыг ялан тэгээ хаадуудаас булан авсан тэр зүйлүүдээс 11-гээ Мелхиседекэд өргөсөн. Энэ бол Бурханд өргөж байна гэсэн утгатайгаар энэ хаанд бол өргөсөн. Тэр цаг үед бол хаан байхгүйсэн цаг үе. Израилийн ард түмэн бол хаангүй байсан үе шүү дээ. Улс ч байхгүйсэн. Авраамыг бол Бурхан дуудсан. Бурхны үр удмаар Бурхан бол арай хийгээгүй тэр цаг үе байна шүү дээ. Гэтэл тэнд бол хаан дахилж гэсэн тэр хүний Бурхан босгон Авраам бол үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Мелхиседекийн талаар энэ үг эцсээ хүртэл бол бичигдэн үлдсэн. Дараа нь дахилч нар гарч ирж байна. Дараа нь хаадууд гарч ирж байна. Гэхдээ Израилийн түүхийг харах юм бол бидний заавал мэдэх ёстой зүйл байна. Израилийн түүхийг харах юм бол Израилийн түүхэн дотор Бурхан ажиллахдаа Израилийн дотор ажиллаж байгаа тэр хуулиар дамжуулаад Бурханы босгосон гэрээ бол Израильд, зөвхөн Израильд. Тэгээ нэг хэсэг хугацаанд бол энийг босгосон гэдгийг бол мэдэрч байна. Хуулиар дамжуулаад хууль болон тэр сүмээр дамжуулан Бурханд бол очиж байсан. Тэгэхээр тэнд бол хүмүүс тухайн үед бол сайн ойлгож чадахгүй байсан байна. Гэтэл тэр хүмүүсийн дотор юу зүрх сэтгэлдээ мэдж байсан бэ гэхээр Бурхан бол энэ сүмийг босгосон. Энэ бол бүх зүйл биш ээ гэдгийг бол тэд нар мэдэрч байна. Тэгэхээр энэ сүмийн барилга маш их үзэсгэлэнтэй байна. Хуулиар дамжуулаад тэр сүм чуулганыг босгосон. Хуулиар дамжуулаад Бурхан дахлыг өргөсөн. Хуулиар дамжуулаад хонь малыг Бурханд өргөж байсан. Хуулиар дамжуулаад цусыг урсгаж байсан. Энэ бол бүгд бүх зүйл биш ээ гэдгийг бол мэдэрсэн байна. Тэгэхээр энэ бол мөн хийх биш. Энэ бол мөн хийм байж боломжгүй. Яагаад тэгэхээр эхлэлийн өдөр гэж байна. Яагаад эхэлсэн? Израиль цөлөөр дамжуулаад цөл газараар дамжуулаад болвол тэр улаан тагсыг хатлан явж байна шүү дээ. Гэтэл Бурхан Тэнгэр элчээр дамжуулаад Йохвагийн нэр тэр Тэнгэр элчийн нэрээр бүгдийг бол Тэнгэр элч Йохвагийн нэрээр бол удирдах байсан сүмийг бол босгосон, ариун асрыг босгосон. Тэгэхээр энэ болгон бол мөн хийх биш ээ гэдгийг бол тэр хүмүүс мэдэрч байна. Еврей номыг харах юм бол Еврей ном дээр бол гарч байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд бол Еврей ном дээр гарч байна. Хууль, Мелхиседек болон энэ ариун өргөөний асрын талаар бол гарч байна. Тэгэхээр энэ Бурхны өмнө бид нар болвол бидний гим нүгэл бүрэн төгс уучлагдахгүй бидний гим нүглийг зөвхөн хучин байна гэдгийг бол тэд нар
өдрийг мэдэрсэн бөгөөд бүрэн төгс гим нүглийн уучлалыг авч чадахгүй байна гэдгийг бол тэр цаг үед бол ойлгож байсан юм байна. Тэгээд жил болгон өөрсдийнх нь хийсэн гим нүгэл жил болгон болвол эргэн санаж тэгээд бид нар бол ямар ч эрх чөлөөгүй байсан хүчин гэрэн дээр байсан хүмүүс еврей номыг унших юм бол гим нүглийн уучлалыг бол тэр амьтны цусаар уушлах боломжгүй гэж еврей ном дээр бичсэн байдаг. Энэ бол хуучин гэрэн дээр байсан хүмүүс сүнслэг жоох мэдрэмжтэй хүмүүс энийг бол бага хэмжээгээр ойлгож байсан байна. Тэгэхээр энэ дахилж энэ махбодын дахилж Левич овг хаан дараа нь бол хаадууд гарч ирсэн. Хаан ч гэсэн бурхан бол эд босгосон Саул Израилийн хаан бол Саул хаан байсан. Тэгээд энэ хаадууд бол энэ махбодын удирдах байгаа хаадууд бол мөнхийн байж боломжгүй байх боломжгүй. Тэгээд эндээс бол юу ойлгож байна гэхээр мөнхийн хаан гэж байна. Аамен. Энийг бол ойлгож байна шүү дээ. Мөнхийн дахилч гэж бас байна. Мөнхөд тэр шалтгаан нь яагаад тэгэхээр мөнхийн бурхан байгаа учраас тэрийг бол ойлгож байна. Тэгэхээр энийг бол тэр хуучин гэрэн дээр амархан тэр хүмүүс ойлгож байсан юм биш байна. Тэгэхээр цаг хугацаа өнгөрч баг багаар бол ойлгож байсан. Давид хааны хувьд энэ үг энэ Давидын энэ магт Давид бол энэ 110-ыг бичсэн байна. За энэ дээр болохоор эзэн тангаралсан гэж хэлсэн. Тэгэхээр Солонгос Библиэлд Йохва гэж хэлээд байна. Эзэн тангаралсан 114 дээр эзэн тангаралсан танд эзэн тангаралсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. Тэгэхээр энэ бол урд нь байсан үг биш. За тэгээ энийг бол би нэг хайсан бурхан урд нь энэ үгийг хэзээ хэлсэн юм бол бурхан тангаралсан. Тэгээ тангаралсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй энэ үг хаана вэ гэж би хайсан. Гэтэл тэн дээр болохоор Мелхиседекийн хэрмийн дагуу чи мөнхийн дахилчин гэд эндээс эхлээд энэс өмнө бол байгаагүй эндээс эхлээд энэ үг бол анх удаа гарч байна. Тэгэхээр Давид бол энийг өөрөө бодож хийсэн зохиож бичсэн үгүй тийм биш. Давидын хувьд дуулал номын 110 гэдэг маань Иесус Христийн талаарх иш үзүүлэг. Давид ариун сүнсийг гаднаас болвол ариун сүнсээр энэ үгийг бол ойлгон бичиж байсан байна. Давидын хувьд ардхаа иргэн харж энийг ойлгосон байна. Энийг бурхан хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ сүнслэг мэдрэмж гэдэг маань сүнслэг мэдрэмжийг бид нар сүнслэг хүч чадлуудыг бид нар маш их гүнзгий ойлгох хэрэгтэй. Тэр цаг үед бол Давид хааны хувьд бол сүнслэг тэр хүч чадлуудыг бол хүлээн авсан. Тэгээд энэ үгийг бол ойлгосон. Харин бидний хувьд ариун сүнсийг авсан шүү дээ. Туслагч ариун сүнсийг бид нар авснараа ариун сүнсний хүч чадлаар бидний дотор бол байна шүү дээ. Амен. Ариун сүнсээр. Тэгэхээр энэ үг бол маш их чухал үг байна. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь маш их чухал. Тэгэхээр энийг бол эзэн хүлээн зөвшөөрсөн. Гайхамшигтай ажилласан. Давид хааны хувьд бол хоошоо эргэж хараад үг бол түүнд бол бүгд харагдаж байна. Тэр үгнүүд түүнд харагдан Авраамтай уулзсан Мелхиседекийг бол харж байна шүү дээ. Тэр Давидын хувьд бол ганцаараа ойлгох боломжгүй. Харин ариун сүнсээр бол Давид Мелхиседекийг бол харж байна. Мелхиседек хаанаас ширсэн мэдгүй. Бурхан бол тосолж босгосон. Түүний нэрийг харах юм бол тэр онцгой Леви овг бий болохоос өмнө хаадууд бий болохоос өмнө бурхан бол аль хэзээний босгосон гэдгийг бол энд бол харагдаж байна. Бурхан дахилчийг босгохыг хүсэж байна. Бурхан хааныг босгохыг хүсэж байна. Энд бол махбодын үр удмаар дамжуулаад ганц хүнийг бол босгох юм биш харин мөнхийн
хааныг дахилчийг босгоно гэсэн тэр мэдрэмжийг Давид хүлээн авсан байна шүү дээ. Хуучин гэрээн дээр бид нар ариун сүнс гаднаас ажиллаж исэн гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр шинэ гэрээн дээр л бид нар ариун сүнсийг бол бидний дотор хүлээн авсан шүү дээ. За тэгээд бурхан бол Давидэд гэрээгээ өгсөн. Давид энийг бол хүлээн аван би чиний үр удмаар дамжуулаад мөнхийн хаанчлалыг тогтооно. Мөнхийн хаанчлалын үр удмыг тогтооно. Яаж ингэж хийх боломжтой бол тэгэхээр хүн болвол хизээд 100 наслал өхөн шүү дээ. Яаж мөнхийн хааныг босгох боломжтой юм бол гэж болвол Давид бол тэр үед ойлгоогүй байсан байна. Харин энэ гэрээг сонсоод дахилчийг харж бурхны тэр хийсэн ажлуудыг харан тэр хоронд бол ариун сүнснээр түүнийг тэр бол Давид бол ойлгож байсан байна. Бурхан бол энэ мах хотын үр удмаар дамжуулаад босгох биш. Бурхан бол мөнхийн бурхан. Бурханы мөнхийн дахилч хааныг бол босгоно. Тэр бол бурханы хүү гэж хэлэхээс илүүгээр эзэн бурхан гэдгийг бол ойлгосон. Хуучин гэрээн дээр тэр гайхамшигтай. Тэгэхээр бид нар энийг сайн бодож үзэх хэрэгтэй байна. Зарим хүмүүс ингэж ярьдаг. За үгэн дээр бол тамхи дата гэж бичсэн юм хаана байхгүй байх шүү дээ. Бурхан арх битий уу гэж хаана Библиэлд бичсэн. Заавал тэгж бид нар харах ёстой юм уу? Тийм ээ, үгэн тамхи бүү дата арх бүү гэж бичээгүй байгаа. Гэхдээ ариун сүнсээр дүүрэн хүн ариун сүнсний хүч чадал мэдрэмжээр дүүрэн хүн энэ үгийг ойлгож мэддэг. Тэр үгийг ойлгон дуулууртай байдгаа бол мэднэ. Амен. Харин ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй байгаа хүмүүс бол хаана юу бичснийг ч мэдэхгүй. Харин Давидын хувьд бол энийг бол сүнслэг мэдрэмжээр ойлгосон. Дараа нь энэ үг бол еврей номдэр давтагдсан хэлж байна. Тэгэхээр энэ сүнслэг хүч чадлуудыг бол ойлгон мэднэ гэдэг нь бурхны ажлууд. Тэгэхээр тангаргалсан би дуулалмын 110 дээр болвол тангаралсан мөгөө санаагаа өөрчлөхгүй гэдгийг бол Давид ойлгосон. Тэгэхээр энэ сүнслэг биш хүмүүс бол энэ Библийг юу гэж бичснийг ч ойлгосон. Ерөөсөө хооронд нь холбож мэдэхгүй энэ сүнслэг биш хүмүүс. Бурхны хүсэл, бурхны энэ үгийг бол ерөөсөө ойлгож чаддаггүй байна. Тэгэхээр би та бүгдэд Тэнгэрийн талаарх үгийг бол 4 сар номлосон. Ариун сүнсээр дүүрэн байхгүй болвол ариун сүнсний хүч чадлаар бид нар бол энийг ойлгох боломжгүй. Тэнгэрийн хүч чадал, Тэнгэрлэг сүнслэг зүйлүүдийг ойлгох боломжгүй. Би усан баталгаагаар яаж би бурхантай нэг болж тэр бурхан миний дотор яаж миний дотор байна. Тэр бурханы амьдралаар, тэр Тэнгэрийн амьдралаар би яаж амьдрах вэ гэдгээ ч мэдэхгүй. Харин ариун сүнсээр дүүрэн хүмүүс бол өчигдөр оройны бол номдол маш их чухал байсан. Үнэхээр гайхамшигтай. Баптизмаар дамжуулаад бурхантай нэг болсон. Энэ бол бурхан надад өгсөн. Библийн үгэн дээр бичигдсэн үгнүүд амугэ сэма ингэж хий гэж бол хэлсэн үг нэгч байхгүй. Харин тэр үгийг бол үргэлжлүүлэн уншихад энэ бүх үгнүүд дагалдагч нарт хэлсэн үгнүүд бол гинт бол ариун сүнсний хүч чадлаар надад хэлсэн үг. Одоо ч гэсэн чи хий гэж бол хий гэдгийг бол үнэхээр гайхамшигтай мэдэрнэ. Энийг бид нар хүлээн авах хэрэгтэй. Энийг бол бид нар мэдрэх хэрэгтэй. Амен. Тийм болохоор бид нар дуулууртай байх хэрэгтэй. Амен. Өнөөдөр үнэхээр гайхамшигтай үг. Тэгэхээр бид нар ариун сүнсээр дүүрэн байж энэ үгийг бид нар ойлгох хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Давидын хувьд энийг харахтаа ингэж бол хэлээгүй ч гэсэн гэрээг авсан. Тэр өөрт нь хэлсэн үгийг бүх түүхүүдийг харахтаа бурхан болол ингэж хэлсэн гэдгийг бол өөр ойлгон мэдсэн. Левич
Каяфагаар Леви овгоор дамжуулаад ирэх биш харин Мелкизедекээр дамжуулаад мөнхийн хаан дахилж ирнэ. Мөнхийн дахилж гэдэг нь мөнхийн дахиллыг бол бурханд өргөж мөнхийн тэр бурхны хүслийг мөнхөд бол биелүүлнэ. Бид нар ч гэсэн энэ үгийг харж бурхны тэр мөнхөд хийж байгаа надад хэлсэн энэ үг, энэ бүхий л Библийн үг бол надад хэлсэн үг ээ гэдгийг сайн ойлгохыг хүсэж байна. Амен. Бид нар бол жинхэнэ бурхны ажлуудыг өнөөдөр мөнхөд бол байнга үзэж мэдэх хэрэгтэй. Бурхны эрх мэдэл хүч чадлыг өнөөдөр ч гэсэн үзэж мэдхийг эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Талархъя. Тэнгэрт дэх бидний эцэг минь таны нэрээр үнаар дурсдаг. Таны хаанчлал ирдэг вэ? Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелдэг вэ? Өдөр тутам өмнө хүнсийг бидэндээ өнөөдөр өгөөч. Бид өртөнгөдөө уучлсан адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлахад бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээч. Хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таних. Амен.